За бүгдээрээ сайн байцгаана уу? Бацар байна. За одоо бүгдээрээ стратеги debug хийх гэсэн сэдвийн ревюг хэлцгаая. Server side component. За энэ ингээд харах юм бол юм байна. Энд чинь бүхэл бүтэн бүр энэ бүр сэдвийн бадж байгаа хэсэг юм биш үү? React form, React өгдөл татж авах, тэгээд route хийх гэж нэг тайм биш. За формтой ажиллах гэж байна. Формтой ажиллахдаа болохоор use state-ийг хэрэглэдэг. Тэгээд өөрчлөлтийг удирдахдаа энэ дээр event-ийг аваад тэгээд утгыг онооч өгдөг. Тэгснээр нөгөө нэг A гэдэг оролт тавьчихлаар манай төлөв маань A болдог тий. Name маань A болдог. За handle submit гэж байна. Энэ форм дээр нөгөө submit опшн тавихаар нэг өгдмөл утгаас өгдмөл үйлээс нь сэргийлдэг хамгийн зэрлэг шаардлагатай байдаг. Хуудсыг refresh хийдэг гэсэн тийм. Хэрвээ refresh хийж юм бол нөгөө хүний бичсэн бүх хэмжээ алга болчихно. За ингээд нэг лейбл байх хэрэгтэй. Тэгээ оролт байх хэрэгтэй. Анхдагч утга нь хоосон байна гэж байна. Өөрчлөгдөх үед handle change гэдэг нь төрөлн текст байна. За button submit дарна. Гэт харсан чинь энэ handle submit энэ дээр дурддаг шүү дээ. On submit нь энэ дээр байна. За энэ бол удирдуулсан оролт гэж харж байна. За удирдуулаагүй оролт нь use state hook-ээр дамжуулан оролтыг зохицуулахын оронд HTML дэх төлөв функц нь өөрийн дотоод төлөв домен тусламжтайгаар өөрийн дотоод төлөвийг засаж-сайжруулдаг. За энэ нөгөө нэг use ref гэж шүү дээ. Use ref одоогийн утгыг ингээд хасаалт харж болох юм тий. Handle submit гэдэг. За action state. За ингээд сервер талд ашиглах гээд байна. Тэгэхээр get name form data ороод ирнэ. Submit form гэсэн функц байна. Маягтыг баталгаажуулах. Тэгээд маягтын өгдөл орж ирэх юм байна. Тэгээд нэр гэдэгт нь name гэдгийг нь барьж аваад hello гэж гаргах юм. За энэ ингээд юм тооцооллыг хийх хүртэл юм биш. За user server биш л дээ. Use server directive нь сервер талд гээд ажлыг хэлж байна. За use action state
хүүг нь маягт баталгаажуулалтын гарцад үндэслэн энэ хүүг нь төлөвийг шинжилнэ. Энд use action state хүүгийн жишээ байна гэж. За state нь болохоор одоогийн төлөв action үйлдэлүүд is pending. Одоо ажиллаж байгаа хэсэг нь тодруулна гэж байна. The action function server action function-ыг өөрөөр нь хэлнэ гэж байна. Тэгэхээр initial state болохоор үйлдэл эхлэхээс өмнөх утга ямар байх юм бэ гэж байна. Permalink энэ заавал байж байгаагүй. Хуудасны зав ганц URL байна гэж форм тодорхойлсон. За өгдөл татах сонголтууд боломжууд нь хэд хэдэн боломжууд байдаг. Fetch API байж болно. Эсвэл Oracle Access мөн SWR байж болно. Нийтлэг өгдөл татах үед нийтлэг төлөвийн өсгчүүд нь за React-д өгдөл татахдаа some pieces of state you will need to keep track. Зарим зүйл байдаг. Эхлээд өгдөл нь өөрөө хоёр дахь нь татагдсан байгаа. Одоо хүртэл татгацаар байгаа хэсгийг нь мушигдаг гэж байна. Шалгадаг. За гурав дахь нь болохоор төлөвийн хөвсгч бөгөөд энэ алдаа болон өгдөл татчаад гарах амийг барьж авна гэж. За өгдөл татснаас хойш хөндлөнгийн side effect энэ хамгийн сайн feature use effect хүүг дотор feature API ашиглах сайн жишээ гэж юм. За нэг хийхийг оролдоод тэгээд error-ын сэтлээд уншиж байгааг нь сэтлэн. Тэгээд 3 төлөв тавьж байгаа л тэдрийг оноод өгч байна. За эдрийг яаж харуулах вэ гэдэг нь бол ингэж гарах юм байна. Loading turn хийлмэд юм гэж гарч байна. Постыг авна, постын ID-г авна, тэгээд постын тайтлыг авна. За key user байвал гэсэн гэж ирсэн. Access ашигламар байвал access-ыг суулгаад ашиглаж болно. За access бол шууд ингэ татаад эцэстний ингэ гаргацдаг. Энэ юунаас хамаарах вэ гэдгийг бичсэн байна. Use effect ашиглаж байгаа учраас. За SVR ашиглаж болно. За энийгээ суулгана гэж. Тэгээд нөгөө React нөө бэлтгээд өгсөн нэг юм хаасан байгаа гэсэн шүү дээ. За гих байдлаа гаргадаг. За use optimistic хийх хэрэгжүүлдэг гэж байна. За optimistic нь бол
харталт үйлдэлүүдийг синкээр гүйцэтгээд тэгээд UI-д хариухыг хүлээж байдаг нөө оновчтой болгодог гэж яриад байна шүү дээ. Шинжилтүүдийн оновчтой болгож удирдахад тусалдаг. За тооцоолсон үр дүн дэлгэцэд ороход тусалдаг. Серверийн хариулт үзүүлж байгаа. За optimistic state, add optimistic actual state update function гэж зүйлсүүд байдаг. Optimistic state нь төр зургийн төлөв гэж байна. За add optimistic нь функц өгөөд оновчтой бодит төлөв өөрчлөгдөхөөс өмнө оновчтой шинжилдэг функц байна. За яг бодит төлөв гинэ. Тэгээ серверээс өгдөл татах зэрэг үйлдэлүүдийн үр дүнгээс гарч ирсэн утгыг бодит төлөвийн утга хэмээгч. За use optimistic гэдэг React-аас оруулж ирнэ. Тэгээд use client гэдэг client дээр ажиллах код байна. Тэгээд за use optimistic tasks гэж байх юм байна. State new task гэдэг. Тэгээд даалгаврын жагсаалт гаргадаг компонент юм байна. Task тэгээд тун бол бодит тутам таскууд. Бодит тутам таскууд. Энэ орж ирсэн таскууд гэсэн. Тэгээд дараа нь шинжлэх функц. Шинжлэх функц нь болохоор шууд энэ callback функц ажиллана. Тэгээд бүх төлөвийг нь задлж аваад текстийг new task болоод хүлээгдэж байгааг нь тийм хэлэх юм. За шинэ форм дата бүсэг гэмээр ментийн даргатаас. За тэгээд нөгөө оролтын утгаа шинжилж юм. Нөгөө таск оруулаад доош хадгалаад тийшээ шинийг бичих боломжтой болгодог. Тэр хэсгийг хэлж байгаа шүү. Start transition. За энэ start transition. За start transition UI-ийн ачаалгын хэсэгт хэрэглэгддэг. Төлөв шинжлэгдсэн гэнэ. Төслийг төлөвийн шинжилгээг яаралтай бус шилжилт гэж тэмдэглээд ашигладаг. За маш төвөгтэй шинжилт их өртөг өндөр гэж ярьдаг. Өртөг өндөр шинжилттэй бол илүү тохиромжтой гэж. Start transition action төлөв шинжлэх тэгээд шилжилттэй холбоотой логикийг зарим логикийг барьж авахд ашигладаг гэж байна. Энэ UI яалтай шинжилтүүдийг блоклохгүй байхыг баталгаажуулдаг гэж. За use memo. За энэ болохоор нөгөө олон удаад авахгүйгээр хэрэглэгчийн local storage дээр хадгалах. Бас нэг үг байсан.
За маш том хэмжээг одоо английн ялгах, үр дүнг английн ялгах юм бол minimize хэрэгтэй тийм жишээн дээр тохирдог гэж байна. Expensive sort function зөвхөн large array өөрчлөлтүүд л гарна гэж. За энэ нь бол dependency гэж тийм. Callback. Prop шинжилгээтэйгөө байх үед шаардлагагүй дахин ачааллахаас нь сэргийлж өгдөг. React memo 1%. За dependency management. За энэ бол бүтцлийн dependency гэж байгаа. За тэрийг бол мэднэ. За router-ыг бас бид үзсэн. Router нь бол эхлээд create route гэж байна. За энэ дээр browser router routes route гэх. Тэгэхээр хамгийн том нь browser router. Тэрэн дотор routes байна. Routes дотор router. Create route гэдэг нь бол тэгээд энэ patch болон элементийг ингээд зааж өгдөг. Энэ URL зам дээр ажиллана гэдэг ингээд зааж өгдөг. За энэ нөгөө dynamic rendering хийхин тулд олон арга зөвлөл ингэж хийдэг гэж байгаа. За route-ыг өөрлөлөх юм бол дахиад route гэж болдог. За энд бол dynamic эрчимтэй солигдох хэсэгчлэлийг бас гэж хийж болно гэсэн. За бүтээгдэхүүн баз стрингд хэмжлэн гээд оруулж болно гэсэн. За use params гэж байна. Use params hook. URL-ийг нэг банк солигддог юм дээр л use params хэрэглэнэ гэж. За React framework. За нөгөө нэг замуудыг удирдах тэгээд зургийг оновчтой болгох, өглийг татж авах, баталгаажуулалт болон бусад онцлогуудыг React framework-ууд баталсан байдаг. Энэ зарим хэрэглээний тохиолдолд зориуд тус урд болон арын параметрыг тохируулах шаардлагагүй гэсэн үг юм гэж. Next.js болон Remix гэж байна. За Next.js-ийн route ингэн parallel dynamic route-ыг дэмждэг, parallel route-ыг дэмждэг, route handler, за redirects, internalization болон бусдын get. За Next.js дээр бол жишээ нь ингэж бичдэг юм байна. Get. За энэ сервер талд ажиллах зүйл байна. За Next.js дээр image-ийг ахын хүчилдэг гэж байна. Image гээд native нөгөө элементийн оронд Next.js-ийн
image байдаг. Тэрийг ашиглах бол яг одоо тэр дэлгэцэнд харагдах төхөөрөмжөнд тааруулаад дэлгэцийг дамжиж болгож өгнө гэж. За prop drilling гэж. За prop drilling за шин чанарыг доош дамжуулах үйл явдал нь зарим хүү бүрэлдэхүүн хэсгүүдэд шин чанар хэрэггүй байсан ч их бүрэлдэхүүн хэсгээс хамгийн гүнд өөрлөсөн хүү бүрэлдэхүүн хэсгүүдэд шин чанарыг дамжуулах үйл явц юм аа гэж. За төлөвийн удирдлага context API context гэдэг нэг бүрэлдэхүүн хэсэг нь мэдээллийн хэрэгслээр дамжуулан дамжуулалгүйгээр хүү бүрэлдэхүүн хэсгүүд мэдээллийн нээлттэй болохыг илтгэе гэж. Provider тэгэхээр ингээд зарлал гэсэн үг болж таарч байна. За бүгдээ тэгвэл create context create context хэрэглэсэн үед сод бүрэлдэхүүн шууд шалгах боломжтой юу гэсэн. Тэний ерөнхийдөө боломжтой гэж. Шууд ашиглах боломжтой гэж. Provider бүрхэх энэ дотор нь шилтер нь ашиглаж юм бол энэ доторх нь шууд дэлхийн тэр state-ийг ашиглаж болно л гэсэн үг болж таарч байна. Ашиглах боломжтой. Заалан prop drilling хийхгүйгээр ингээд дотор нь ашиглаж болдог гэж. За Redux. За Redux нь бол төлөвийн удирдлагыг зохион байгуулдаг. Төвлөрсөн агуулга төлөвийн шинжилтүүдийг яг удирдах зорилттой. За энэ нь бол таамаглаж болох үз загвар гинэ. Ямар загвар гэхээр actions, reducers, middleware гэсэн загвар гэсэн. Actions нь нөгөө нэг хэрэглэгчийн үйлдэл барьж авах Redux дор руу таны аппликейшнаас Redux дор руу юм илгээх мэдээллийг ачаалдаг гэж. За reducer нь бол функцүүд юм. Эдгээр акшнд зориулсан ямар хариу үйлдэлүүдийг яаж өөрчлөх вэ гэдгийг нь шийдэж өгдөг чинь. За middleware бол бид ойлгосон шүү дээ. Action, dispatch тэгээд
продюсер хооронд яадаг гүүр болж өгдөг гээд. Одоо жишээлбэл лог хийх асинх үйлдэлүүдийг удирдах зэрэг үндсэн тэр нөгөө хөгжлийн урсгалыг өөрчлөхгүйгээр имэйлээр хэлүүлж болно гэсэн. За Zustand нь бол бас адилхан шийдэл. Тэгээ энэ маш хөнгөн жижигхэн гэж ярьсан. Тэгээд use story-г ашигладаг төлөв компонент болон хуудаснуудын төлөв шууд ханддаг гэсэн. Тэгээд action reduce provider хэрэггүй гэж ярьсан. За тэг төлөөр бол debug хийхээ бүгдээр хамгийн сүүлд ярьсан учраас гайгүй хаа гэж бодож байна. За тэгээ сервер бүрэлдэхүүнүүд гэж ярьсан тий. JavaScript-ийг хэрэглэгч рүү явуулахдаа JavaScript-ийн хэмжээг бол багасгаж өгдөгөө гэж ярилцсан. За ингээд би энийг багсалж авч үзсэн гэдгийг баталгаажуулж байна. За энэ хүртэл байсанд баярлалаа. Дараагийн асуултууд байгаа. Асуултуудаар эргээд уулзцаая. Түр баяртай баярлалаа.